Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Бичлэгээ эхлэхээс өмнө та эдээсээ бас нэг юм асуух гээд. Одоогор бол сувг маань 7 хоногт нэг удаа бичлэг оруулаад явж байгаа штэ. Тэгээ явандаа ер нь бичлэгнийхэн тоог 7 хоногт 2 удаа болгох юм уу гэж бодоод мегмар гаригуудад бол болсон явдал гэмт хэргийнхаа бичлэгүүдийг оруулна. Гэхдээ хажуугаар нь дахиад нэг өөр төрлийн контент хийх юм уу гэж бодоод миний бодож байгаа нэг зүйл нь гэвэл Reddit дээр хүмүүс өөрт тохиолдсон явдлуудаа бичээд айгүй их хуваалцдаг. Тэгээ тэрнээс харж агаад орчуулад 7 хоногийн нэг 4 дахь юм уу 5 дахьд бас оруулж идэм үү гэж бодлоо. Эсвэл та хэд маань бас өөрт тохиолдсон тийм бусадтай хуваалцмаар байгаа зүйлсээ над руу бичээ явуулах юм бол тэндээс харж агаад бас оруулж болж байна. Ер нь та хэд ямар төрлийн контент үзмээр байна? Тэрийг доор сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. За ингээд шууд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. 29 настай Кристина нь West Midlands байх Stourbridge гэх жижигхэн таунд төрж өссөн. Энэхүү жижигхэн таун нь Английн Лондон хотоос 130 майл буюу ойролцоогоор 200 гаруй километрийн зайд байдаг ийм таун. Кристинагийн аав болох Майкл болон ээж Пика нарын ярьж байгаагаар Кристина багасаа л үргэлж тийм маш их зүйлийг мөрөөдөж түүндээ хүрэхийн тулд шаргуу хичээдэг ийм хүүхэд байсан. Тэрээр маш найрсаг, тусархуу, адал явдал дуртай, ер нь л үргэлж өөрийгөө ямар нэг байдлаар сорж үзхийг хичээдэг, хаа сайгүй адал явдал хайгаал явж идэг, нэгэн хэвийн зүйлд дургу. Кристина ахлах сургуулаа төгсчөөд Oxford Brooklyn University-д үл хөдлөх хөрөнгийн бизнесийн талаар суралцаж эхэлсэн боловч нэг жил сурчаад сургуулаасаа гарсан байдаг. Гэхдээ бүрэн мөсөн сургуулаа орхисон биш, хэсэг завсарлага авч агаад буцаад сургуульдаа сурч сургуулаа төгсөн хэмээн төлөвлөж исэн. Сургуулаасаа гарсныхаа дараа тэрээр хэсэг хугацаанд хүүхэд тасрагчаар ажиллаж агаад дараа нь онгоцны үйлчлэгчээр ажилд орон мөн л хэсэг ажиллаж агаад ажлаасаа гарan өөрийнхөө мөрөөдөжсөний дагуу Лондон руу нүүхээр болдог. Кристина угийн баг байхасаа Лондонд амьдрын хэмээн мөрөөддөг байсан юм бэлээ. Ингээд тэрээр Лондон руу нүүн хэд хэдэн өөр хүмүүстэй нийлэн хамтдаа байр түрээслэн амьдрах болсон ба гэрээхэндээ нэгэн IT компанид ажилд орсон талаараа мөн хэлсэн байдаг. Мэдээж түүнийг нүгэд явсныхан дараа аав ээж хоёрын санаан зовоод болохгүй бол гэртээ буцаад хүрээд ирээ. Лондонд юмны өртөг өндөр бас аюултай. Дээрээс нь тэнд чамд таньж мэдэх хүн байхгүй штэ хэмээн хэлсэн боловч Кристина бол аав ээж хоёртоо надад битээ санаа зовоо, би зүгээр маш сайн байгаа. Энд олон ч найзуудтай болсон. Бас шинэ ажилдаа дуртай. Манай ажлынхан ч гэсэн надад сайн ханддаг гэд гэртээ буцаад нүгэд ир гэсэн санааг нь эрс эсэргүүцсэн байдаг. За 2018 оны 5 дугаар сарын 26-ны багаасан гарагт Кристинагийн 29 насны төрсөн өдөр нь болсон. 26-ны өглөө эрт аав ээж хоёр нь түүнд төрсөн өдрийн мэнд хүргэн зурвас бичсэн ба 20 минутын дараа Кристина энэхүү зурвасыг нь хариуд баярлаа, удахгүй уулзъя, бүгдд нь хайртай шүү хэмээн хариу бичсэн байдаг. Кристинагийн төрсөн өдөр нь баасан гарагт таарсан тул тэрээр багаасан гарагаас эхлүүлээд нэм гараг хүртэл төрсөн өдрөө үргэлжлүүлэн тэмдэглэхээр шийдэн найзуудынхаа хамтаар оройн 9 цагт Park Plaza хотелийн ресторанд цаг авцсан. Тэгээд тэндээсээ үргэлжлүүлээ дахиад үдшилэг зохиохоор төлөвлөсгөөж исэн юм байлээ. Ингээд өдрийн 1 цаг 5 минутанд Кристинагийн найз Тиффани түүн рүү зурвас бичин орой бүх зүйл хэвэндээ бидтэй 9 цагт уулзах уу гэд асуудал Кристина энэхүү зурвасанд нь огт хариу өгөөгүй. За энэ найзуудынхаа зурвасанд хариу өгөхгүй байх явдал нь бол Кристинагийн хувьд энгийн нэг зүйл биш. Ер нь тэрээр найзуудынхаа зурвасанд байнга хариу өгдөг. Үүний дараа оройн 5 цаг 10 минутанд Тиффани дахин түүн рүү байна уу, амьд уу хэмээн зурвас бичсэн боловч Кристина мөн л үүнд нь хариулаагүй. Ингээ оройн 9 цаг болж найзууд нь Кристинатай уулзсан хэмээн тохирсон ресторанда ирцгээдэг. Гэхдээ мэдээж Кристина мөн л товлсон цагтаа ресторанд ирээгүй. За найзууд нь бол энэ үед ямар нэг зүйл буруу байна хэмээн шууд мэдсэн байгаа. Учир нь Кристина хэд хэдэн удаа тэдэнд өөрийг нь хэн нэгэн онлайнаар дагаж мөрдөөд янз бүрийн зурвас өөрлөнд бичээд айлгаад байгаа хэмээн өмнө нь дурдчихсан. Ингээ Кристинагийн найзууд түүнийг гэрлүүнд бөөнөрөө хамтдаа явцгаадаг. Тухайн үед болохоор Кристина яг Лондонд биш, гэхдээ Лондонгоос холгүйхан нэгэн найзандаа амьдарч исэн байлээ. Нөгөө хамт байр түрээсэлж исэн хүмүүсээсээ салж нүгээд ганцаараа байр хайж исэн үе. Яг энэ үеэр найз нь Таиланд руу явахаар болоод тэгээ Кристина өөртөө амьдрах газар хайнгаа найзаагаа амралтнаасаа буцаж эртлэн гэрт нь төрөх хугацаагаар байж исэн нь энэ. За Кристинагийн найзууд нь ингээд түүний амьдарчсэн байранд ирээд хаалгыг нь тогтштол хинч хаалгаа онгойлгож өгөөгүй. Гэхдээ энэхүү байр нь болохоор нэг давхурт байд юм байлээ.
Тиймээс найзууд нь цонхны гаднаас тотгошоогоо харах гээд оролцсон ба энэ үед компьютерийн гэрэл нь насаалттай байгаа нь гэрэл тусаад харагдчихсан байгаа. Тэгэхээр яалтчгүй гэр дотор хэн нэгэн байгаа гэдэг нь тодорхой. Ингээ Кристинагийн найзууд нь оройны 10 цаг 30 минутанд Английн шуурхай албаны 999 дугаарт дуудлага өгснөөр цагдаагийн ажилтнууд ч өгсөн хаягийнхан дагуу тэдэн дээр ирдэг. Цагдаагийн ажилтнууд мөн л хаалгыг тогшиж дотор нь Кристина байгаа эсхийг шалгахаар оролдож исэн бодловч дотроос хинч хариу өгөөгүй тул тэд хаалгыг эвдэн гаднаас нь хүчээр дотгош нэвтрэн орсон. За цагдаагийн ажилтнуудыг дотгош нэвтрэн орох үед гэр доторх бол үнэхээр эмх замбраагүй харагдчихсан байгаа. Хаа сайгүй дарс болон архины шилнүүд мөн усны савнууд хөглөрөөд хувцснууд болон ор хүнжлийн даавнууд ч мөн газраар нэг хөглөрч исэн. Харин цагдаагийн ажилтнуудыг унтлагын өрөөнд явж орох үед 29 настай Кристина орон дээрээ ямар ч ухаангүй айл хэдийн амьсгал хураасан байдалтай олддог. Кристинагийн цогцос олдох үедээ нүүр болон хүзүү нь маш их гэмтвэж шарахтай, харин биеийн тэр чигтээ цуснд будагдсан ийм байдалтай олдсон. За ингээ болоогүй өөр нэг хачирхалтай зүйл нь гэрт Кристина ганцаараа байгаагүй. Тэрхүү байрны зочны өрөөний буудан дээр өөр нэгэн эрэгтэй ухаангүй хэвтчихсэн. За ухаангүй ч гэжтэй эхэндээ бол цагдаагийн ажилтнууд түүнийг ухаангүй байна гэж бодсон юм байлээ. Гэтэл тухайн эрэгтэй нүд нь хөдлөөд зохин чичрээд татганаад байгааг мөрдөгчд удалгүй олж анзаардаг. Тэгээ бүр мөрдөгчд за чи зүгээр босоод ирээ, чамайг сэрүүн байгааг мэдчихээн. Зүгээр нүдэ нэгээд бидэнтэй ярилц гэ тэгсэн чинь нөгөө хэрэгтэй гүрийгээл нүдэ анаад хэвтээд исэн. Тэгээ мөрдөгчд арга буюу түүнийг түргэний машинд оруулаад эмнэлэг рүү аваад явсан байдаг. Эмнэлэгт хүрэгдснийхэн дараа ч гэсэн мөрдөгчд болон эмчнэр бүгдээрээ түүнийг сэрүүн бэжиж нүдэ анаад жүжиглээд хэвтээд байгааг нь мэдээд ахтал өнөөх хэрэгтэй ийм байдалтай дахиад 2 цаг 30 минут жүжиглэж хэвтсэн байгаа. Ингээ эцэст нь нэг юм тэрхүү эрэхтэй хүссэн үсээгүй нүдэ нээсэн бөгөөд мөрдөгчд энэ үед нь түүнийг хүн амны гэмт хэрэгэн шижигтнэр баривчилсан. За энэхүү эрэхтэй бол эхнэр 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг 47 настай Захид Насим гэх эрэхтэй. Мөрдөгчд энэхүү Захид гэх энэхүү эрэхтэйг Кристинагийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн сэжигтэн хэмээн шууд баривчилсан шалтгаан нь бол нэгдүгээрт мэдээж Захид Кристинатай хамт гэрт байсан ганц хүн. Тэгээ бүр Кристинагийн цогцсон нөгөө өрөөнд байж хахад тэрээр огт цагдаад дуудлага өгөөгүй. Хоёрдугаарт Кристинагийн амьдарчилсан байрны хаалгыг дотроос нь бүр давхар цоожоор нь цоожилсон. Тэгээд цагдаагийн ажилтнууд хаалгыг гаднаас нэвтэлж дотгош орсон болохоос тэрнээс өөрөөр бол хэн нэгэн гаднаас хүчээр нэвтэрч орсон гэхээр ямар ч уул мөр хаалган дээр байгаагүй. Хэрвээ өөр хэн нэгэн гэрт байжгаад Кристинагийн амь насыг нь хөнөөгөөд зугтсан байлаа гэж бодоход тухайн хүн хаалгыг дотроос нь цоожлох боломжгүй. Тэгэхээр Захид хаалгыг бүр давхар цоожоор нь дотроос нь түгтсэн болж таарч байгаа. Тэгээ үүн дээр нэмээд өөрөө ямар ч гэмтэл бэртэлгүй зүв зүгээр 9 минут байж ухаан алдсан хүний дүр эсгэж хэдэн цагийн турш нүдэ анж шивтсэн. Тэгэхээр мэдээж энэхүү хэрэгт Захид бол хэргийн гол сэжигтэн болж таарч байгаа. Ингээд Захидыг нүдэн нээсний дараа мөрдөгчд түүнээс мэдүүлэг авч эхэлдэг. Тэгсэн Захид болохоор би түүнийг алаагүй. Би шүн дунд гинт сэрээд харсан тэр аль хэдийн амьсгал хураацсан байсан. Түүнд юу тохиолдсныг би мэдэхгүй байна. Би та нарын бодож байгаа шиг гажиг амтан биш ээ. Би юугээл худлаа үний юм зохиогоод яриад сууж ахавдээ. Надад тэгэх шаардлагач байхгүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Ичгүй тэгээ хэдэн цаг нүдэ анаа тухайн алдсан юм шиг жүжиглээд хэвтчихсэнийг нь цагдаа нар мэдээгүй л гэж бодсон баг. За энэхүү мөрдөгчд Захидаас мэдүүлэг авсны дараа Кристинагийн цогцонд хийсэн задлан шинжилгээний хариу мөн гарсан байдаг. Задлан шинжилгээний хариугаар Кристинаг толгойдоо маш хүнд гэмтэл аван үүнээсээ болж амьсгал хураасан хэмээн албан ёсны хариу гарсан. Хамгийн аимшигтай нь Кристина ямар нэгэн зүйлээр нүүрлүгээ нийт 13 удаа цохиулсан байгаа. Тэгэхээр гинт хэрэгтэн түүнийг амьсгал хураах хүртэл нь нүүрлүү нь хатуу зүйлээр цогсоор байгаад алсан гэсэн үг. Цаашлаад Кристинагийн амьдарчилсан тухайн байр нь маш эмх замбраагүй, хаасайгүй эд зүйлс нь хөглөрчилсэн гэсэндээ. Тэгвэл тэр дунд арх дарс усны савнаас гадна хар тамхич мөн олдсон. Тэгээ бүр тэр олдсон хар тамхины хажуухан талаас песл буюу айлуудын галтойгоонд байж идэг да. Хоолны амтлагч ч юм уу ямар нэг юм нунтаглагтай ашигладаг нүдүр шиг тэрийг одоо юу гэж дууддаг юм бол мэдэхгүй байна. Гэхдээ би энд зургийг оруулчихъя. Тэгээ ийм песл олдсон ба энэхүү песл нь цусандаа будагдаад бараг анханасаа улаан өнгөтэй байсан юм шиг ингэж харагдчихсан байгаа. Тиймээс мөрдөгчд энэхүү нүдүр шиг зүйлийг аллагын гол зэвсэг хэмээн таамагласан байдаг.
Үүнээс гадна Кристинагийн хүзүүн дээр нь хоолоогоо боолгуулсан мөр, цаашлаад гарн дээр нь, хөлн дээр нь, цээж болон хэвлийн хэсэг дээр нь гээд биеийнх нь бүхэл газарт хавдаж хөхөрч шарх үүссэн байснаас нь харахад гэмт хэрэгтэн Кристинаг толгойроо цохиж амь насыг нь хөнөөхөөсөө өмнө хэдэн цагийн турш түүнийг хэрцгийгээр зодож тамалсан гэдг нь тодорхой харагдчихсан. За ингээ мөрдөгчөд мөртлгөө үргэлжлүүлсээр хэрэг гарахаас өмнө Кристина Захид хоёр хаагур явж юу хийж ясан талаар нь болоод тэд хэрхэн нэг нэгнээ мэддэг талаар нь судалж үзсэн байдаг. Гэтэл 5 дугаар сарын 25-ны орой буюу Кристинаг амь насаа алдахын өмнөх өдөр нь Кристина Захид хоёр Кристинагийн гэрийн ойролцоо байх нэгэн супермаркет дотор хамтдаа худалдаа авалт хийгээд явж исэн ба хэд хэдэн шил дарс болон арх худалдаа авч байгаа нь супермаркетын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тэгээ болоогүй тухайн бичлэгэн дээр тэд нэг нэгнээ үнсээд яг л хосууд шиг хамтдаа явцгааж исэн. За мөрдөгчдөд энэ үед өөр нэг асуулт гарч ирсэн нь 47 настай 2 хүүхдийн аав, эхнэр гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг, хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилладаг Захид болон 29 настай нэгэн IT-ийн компанид ажилладаг Кристина хоёр яаж яваад ингээ хосуучийг үнсэлцээд супермаркет дотор явж идэг байна гэсэн ийм асуулт. Тэгээ Кристинагийн гэртэрээд цагдаад дуудлага өгсөн найзууд нь мэдээж Кристинагийн хамгийн дотны найзууд нь байсан. Гэтэл тэдний хинэн ч өмнө Захидыг харж байгаагүй, түүнийг огт танихгүй. Дээрэс нь Кристинагийн найзууд нь мөрдөгчдөд Кристинагийн талаар мэдээлэл өгч явах үедээ түүнийг нэгэн IT-ийн компанид ажилладаг талаар хэлсэн. Гэхдээ найзуудынх нь хинэн ч түүнийг яг ямар компанид ажиллаж байгааг огт мэдэхгүй. Зүгээр нэг тийм IT-ийн компани байдаг гэж сонссон л гэж яриад байсан. Найзуудад нь тэгээ бүр гэрээхэнд нь ч хүртэл Кристинагийн ажилладаг тэр компанийн талаар мэдих зүйл огт байгаагүй. За энэ бол мэдээж нэлээд с ิจ гтэй зүйл. Тиймээс мөрдөгчөд Кристинаг яг ямар ажил хийдэг талаар илүү нарийн судлаад үзэхэд Кристина бүх хүмүүст өөрийгөө IT-ийн компанид ажиллаж байгаа гэж худлаа хэлээд яг үнэндээ тэрээр Лондонд ирснээсээ хойш нэгэн вебсайт дээр биеэ үнэлжсэн гэдг нь тодорхой болдог. Кристина adultwork.com гэх нэгэн вебсайтад бүртгүүлээд тэрхүү вебсайтаараа дамжуулан үйлчлүүлэгчтэй олдог байсан ба өөртөө Tilly Paxton гэх хуурамч нэр өгөөд нэг шөнийн 2000-аас 3500 паундаар биеэ үнэлдэг. Тэгээ тухайн вебсайт дээрээ өөрийнхөө талаар би бол дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч бас зөвхөн дээд зэрэглэлийн хүмүүстэй л уулздаг хэмээн бичсэн байдаг. За хэдийгээр Кристина өөрийнхөө юу хийж яаж мөнгө олж байгаа талаар эргэн тойрныхон бүх хүмүүсээс нууцлаад бүр хамгийн сайн найздаа хүртэл хэлэхгүй нуусан байсан ч гэсэн ер нь бол найзууд нь түүнийг гинтхэн л шал өөр хүн шиг аашлах болсонд нь заримдаа нэлээд гайхдаг байсан. Кристина бараг орой болгон шоудаад байнга л хаа нэг газар шаал таньж мэдэхгүй хүмүүстэй нийлцэн үдшилтэд ороод яваад байгаа дотны найзуудад нь эхлээд жоохон хачирхалтай санагдчихсэн. Гэхдээ тэгээд за ганц би залуу хүн тэгээ орж гарах юм байлгүй л яах вэ гэж бодоод нэг тэгэж яагаад ийгээд гэж Кристинаг асууж шалгаагаагүй. За мөрдөгчөд мөрдлгөө үргэлжлүүлсээр Кристинаг мэддэг түүнтэй ижилхэн замаар биеэ үнэлдэг 2-3 эмэгтэйчүүдтэй уулзсан Кристинагийн талаар тэднээс мөн мэдүүлэг авсан байдаг. Гэтэл тэдний хэлж байгаагаар Кристина биеэ үнэлж эхэлснийхаа дараа нэлээд их уудаг болоод дараа нь тэгээ бүр сүүл рүүгээ хар тамхи хэрэглэж эхэлсэн ба сүүлдээ бүр хар тамхиндаа нэлээд донтоод хар тамхи л байхгүй бол байд сууж чаддаггүй бүр ийм байдалтай болсон байгаа. Тэгээ бүр түүнтэй хамт биеэ үнэлдэг эдгээр найзууд нь хүртэл Кристинад санаан зовоод чи ядаж энэ хар тамхи хэрэглэхээ болоо гэж түүнд сануулж исэн удаатай. За харин Захидийн хувьд бол тэрээр нэгэн томоохон хөрөнгө оруулалтын компанид ажилладаг, нэлээд өндөр цалинтай, ер нь салбартаа нэлээд нэр хүндтэд тооцогддог ийм хүн. Өмнө нь хэлсэнчлэн тэрээр эхнэр болон 2 хүүгийнхээ хамтаар амьдардаг. Гэхдээ Захид байнга ингэж онлайнаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдтэй уулзаад тухайн эмэгтэйчүүдтэйгээ болзоонд явж дараа нь хамтдаа буудал орон мансууруулах бодис хэрэгжилж 9 шидийн юм хийдэг. Эхнэр нь ч гэсэн түүний энэхүү завхаарлыг сүүлдээ бүр мэддэг болцсон. Эхэндээ уурлаж Захидтай муудалцдаг байсан бол сүүлдээ бүр тоохоо болоод Захид эхнэртэйгээ яг л салсан хүмүүс шиг тийм хүндээ харилцаатай болцгоосон байгаа. За эхнэр нь байтугай түүнтэй хамт ажилладаг хүмүүс хүртэл түүнийг ингэж биеэ үнэлэгч аван орой болгон өөр эмэгтэйчүүдтэй уулздаг гэдгийг нь мэддэг. Тэгээ бүр хэрэг гарахын өмнөхөн Захид хамт ажилладаг нэг найз руугаа Кристинагийн зургийг нь явуулаад энийг хартаа хөөрхөн байгаа үсттэй гэж бичсэн чинь найз нь хариуд нь бас л нэг биеэ үнэлэгч үү хэмээн хариу зургуус бичсэн байдаг. Ер нь бол Захид ийм байдлаар маш их хэмжээний мөнгө үрдэг байсан.
Өмнө нь хэлсэнчлэн тэрээр маш их хэмжээний мөнгө олдог. Гэхдээ үүнийхээ хажуугаар байнга биеийн үнэлэгч авдаг тул түүний олдог мөнгө нь хүрэлцэхгүй. Сүүлдээ бүр банкнаас 100,000 паундын зээл хүртэл авцсан байсан. За Захид Кристина хоёрын хувьд тэд хэрэг гарахаас сар гарангийн өмнө танилцсан байлээ. Захид мэдээж Кристинаг нөгөө вебсайт дээрээс нь олж хараад түүнтэй холбоо бариад тэгээд тэднийг ресторанд уулзсан хоол идээд дараа нь буудал орж хамтдаа мансууруулах бодис сэргэлцгийн бэлгийн харьцаанд орцгоосон. Үүнээс хойш хэд хэдэн удаа Захид Кристинатай уулзаж түүнтэй хамт хонсон байдаг. Ингэж хонох бүртээ Захид түүнд 3,500 паунд төлдөг. Ингээд 5 дугаар сарын 25-нд ч гэсэн яг үүний адилаар Захид Кристинатай холбоо бариад тэд уулзахаар болсон бөгөөд Кристина тухайн өдөр Захидад өнөөдөр буудал орж яах юм бэ? Манад хүрээдэр гэд найзынхаа гэрт түүнийг дуудсан байгаа. Ингээд Захид гэрээсээ такси дуудаад Кристина дээр ирээд тэд хамтдаа супермаркет орж уух зүйлс авчаад гарч ирээд мансууруулах бодис зардаг хэд хэдэн үнэтэй холбоо бариад тэдний нэгэнтээ нуулзан кокаин худалдаж авсан. Дараа нь тэд Кристинагийн найзынх нь гэрт хамтдаа ууцгаан хар тамхи хэрэглэн бэлгийн харьцаанд орж шөнийг өнгөрөөсөн. За бидний мэдж байгаачлан 26-ны өглөө Кристинагийн гэрийнхэн түүн рүү зурус бичих үед Кристина 9 минут тэдэн рүү хариу зурус биччихсэн бол өдрийн 1 цаг гэхэд найз нь түүнтэй холбоо барих гээд оролцсон боловч Кристина утсандаа огт хариулаагүй. Тэгэхээр өглөөний 7 цагаас хойш өдрийн 1 цагийн хооронд тэрээр амь насаа алдсан болж таарч байгаа. Тэгсэн Захид болохоор би юу ч мэдэхгүй. Унтаад сэрсэн чинь Кристина нас барцсан байсан. Би түүнийг алаагүй гэж яриад байгаа. Мөрдөгч түүнээс чи тэгээ Кристинад ямар нэг зүйл тохиолдсон гэдгийг мэдсэн бол яагаад тусламж дуудаагүй юм бэ хэмээн асуухад Захид тусламж дуудсан ч гэсэн аль хэдийн оройтцсон. Тэр үхсэн байсан шүү дээ хэмээн хэлсэн байдаг. За Кристина аль хэдийн өдрийн 1 цагийн үед амьсгал хураацсан байсан. Тэгвэл Захид өдрийн 2 цагийн үед ихнэрлүүгээ бүх зүйл хэтэрхий оройтсон. Намайг уучлаарай. Амьдрал нэг л болж өхгүй байна хэмээн зурс бичсэн ба эхнэр нь үүнийх нь хариу түүн рүү чи юу хийчвэ хэмээн хариу зурс бичсэн боловч Захид үүнд нь хариулаагүй. Харин эхнэрлүүгээ хариу бичгийн оронд Захид өөр нэгэн биеийн үнэлдэг эмэгтэй рүү өөрийнхөө нүцгэн зургийг болон гар хангалах хийж байгаа бичлэгээ явуулаад сууж исэн гэдэг нь сүүлд түүний утсыг нь шалгаж үзэх үед ил болсон байдаг. Тэгэхээр Захид Кристинаг хэдэн цагийн турш зодож хүчирхийлж хэрцгийгээр амь насыг нь хөнөөчөөд дараа нь өөртөө гар хангалах хийгээд үүнийгээ бичлэг болгоод өөр эмэгтэй рүү илгээгээд сууж исэн байх нь. За ингээд Захид хүн амны гэмт хэргийн сэжигтнээр хоригдож түүний шүүх хурал нь 2018 оны 12 сард болсон байдаг. Прокурорын талаас бол шүүх хурлын үеэр бүх нотлох баримтуудыг дэлгэн Захид бол гэмт хэрэгтэн. Захид Кристинад мөнгө төлсөн болохоор Кристинагийн бүх анхаарал нь зөвхөн өөр дээр нь төвлөрөх ёстой гэж үзсэн. Харин Кристина уцаа хараад өөрт нь төрсөн өдрийн мэнд хүрэж байгаа хүмүүс рүү хариу бичээд сууж байгаа нь түүн таалагдаагүй. Кристинаг анхаарлаа өөр зүйлд хандуулсанд уур нь хүрч амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэмээн ярьсан байдаг. За харин шүүх хурлын үеэр өөр нэг хачирхалтай зүйл болсон нь Захид мөрдөгчдөд өгсөн мэдүүлгээ өөрчилж өөрийгөө Кристинагийн амь насыг хөнөөсөн гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ түүний өмгөөлөгчдийн хэлж байгаагаар бол Захид Кристинагийн амь насыг хөнөөсөн нь зөвхөн биеэ хамгаалахын тулд хийсэн үйлдэл байсан. Тэгээ яасан бэ гэтгсэн чинь Захид мэдүүлгээ өөрчлөөд Кристина бит хоёр тухайн өдөр бэлгийн харьцаанд орж байгаад Кристина надаас хоёулаа нэг нэгнээ боох уу тэгхийн бол гоё байд юм бэлээ гэж асуусан. Би ч нэг ихэн бодлого зөвшөөрсөн. Тэгсэн Кристина намайг боочоо тавихгүй би яаж ч хичээгээд түүний гарыг нь холдуулж чадахгүй өөрийгөө үхэх нь л гэж бодсон. Тэгээ аргаа бараад гартаа таарсан ямыг аваад толгоор нь цогсон. Тэгсэн ч Кристина намайг тавихгүй байсан болохоор би гараас нь мултрахын тулд түүнийг тавих хүртэл нь толгоор нь цогсон хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр Захид ер нь бол 163 см өндөртэй 55 кг жинтэй эмэгтэй тоолоогоо боолгуулад тэгээ гарыг нь тавиулж чадахгүй байсан болохоор айсандаа толгоор нь 13 удаа хүнд зүйлээр цохиж амь насыг нь хөнөөсөн гинэ. Гүнээр бүр хэнийг хураад байгаа. За ингээд Захидын шүүх хурал 9 хоногийн турш үргэлжилж шүүхээс Захидыг 29 настай Кристинагийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт гим буруутай хэмээн үзээд 19 жилийн дараа давж заалтах хэрэгтэйгээр насаар нь хорих ялыг оноосон байдаг. За энэхүү эрхтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ нэрийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор комент сэвтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай.
Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очихулна шүү. Ингээд дараа 7 өдрийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.